дамдинга хэлхийг харлсан. Яг энэ номоор оруулсан. Бидний дүүр ах ийм одоо хүний нэг нь одоо дамдин байсан. Дамдын хөдөлгөөний хвшил бас сайтай. Дамдин байгалаасаа яасан их авьяастай. Одоо энэ бүхд байдаг чанарууд бол энэ дамдинд бийтэй. За миний ажлын өрөөний ханд байгаа энэ хүний зураг бол Жигоро Кано гэдэг хүний зураг. За энэ Жигоро Кано гэдэг хүн бол 1860 оноос 1938 онд амьдарч ирсэн ийм хүн. За энэ хүн бол Япон оронд бие хамгаалах олон урлагууд дотроос жудо гэдгийг үүсгэн байгуулсан ийм гавьяатай хүн. За энэ хүн бол 22 настай байхдаа анхан жудо Кодокан гэсэн сургууль байгуулсан. За энэ сургууль дотор 15 сурагчтай ийм бүлгэн байгуулсан байна. За ингээд энэ жудогийн нэр хүнд бол асар хурдан Японд бол одоо тархаж эхэлсэн. За ингээд бол энэ жудо барилдааны тэр үеийн одоо бас бие хамгаалах урлагийн нэг нэлээд хүчтэй урсгал жижүүцүү барилдаантай бол энэ хоёрыг бол хооронд нь бол сорилт хийх ийм шийдвэр бол засгийн газраас гарсан. Энэ засгийн газраас бол гэгэрлийн яамнаас гарсан байна. Тэгээ ингээд гэгэрлийн яамнаас бол энэ хоёр спортыг бол 15 хүний хооронд бол уулз тэмцээн зохион байгуулсан. Ингээд Жигоро Кано гişи 15 оюутнаас 13-ны ялаад 2 нь тэнцээд нэг өмнөхий ялтай болсон. Ингээд Жигоро Кано гişи энэ жудо гэдэг энэ бүхэл одоо бүх Японы ерөнхий улс орон сургуулиудын хичээлийн програмд орсон. За тэгээд энэ жудо бүхэл Японы үндэсний барилдаан болж хөгжсөн ийм төвхтэй. За ингээд Жигоро Каного бол энэ жудо бүхэл Япон оронд ингэ хүчтэй хөгжүүлэхээс гадна олон улсад маш их хурдан хөгжүүлж чадсан ийм гавьяатай хүн. Ингээд Жигоро Кано гişи энэ өмсгөн байгуулсан энэ жудо бүхэл манай оронд бол 1970-аад оноос эхэлж өсч өгдсөн. За ингээд бол би энэ жудо бүхэл гэдэг энэ агуу спорттой бол одоо холбогдож энэ жудо бүхэлээр бол барилдахад бол барилдсан ийм учиртай юм аа. За энэ Жигоро Кано гişийн энэ жудо бүхэхийн одоо бас философи их нарийн мундаг философитой ийм спортлоо. Тийм учраас бол энэ бол асар олон оронд хурдан хөгжиж одоо олимпийн төрлийн том спорт болж хөгжиж чадсан. Тэгээ ер нь бол энэ жудо гэдэг үгээ бол Жигоро Кано гişи тайлбарсан байдгийг. Жу гэдэг бол одоо барилдааныг үнэл цэгнэх саруулах гэсэн. Доо гэдэг бол ялалт амжилтанд хүрэх. Ин хамглан өөрийгөө одоо тийм амгалан тайван байдалд хүрэх зам гэсэн ийм утгатай. Тэгээ жудо гэдэг барилдааныг бол өөрөө үүсгэн байгуулж хөгжүүлсэн байдаг. За тэгэхээр бол жудо барилдаан бол ер нь бол маш их ур чадвар шаардсан ийм спорт. Тэгэхээр жудо барилдаан дээр бол анхан үүсч өгшөлтөө бол ерөөс жингийн ангилгүйгээр барилддаг ийм барилдаан байсан. Тэгэхээр жудо барилдааныг бол ерөөсөө Жигоро Кано гişи өөрийнх нь одоо судалж өөрийнх нь одоо хэлж яснаар ерөөсөө жудо барилдаанд ихтэй хүнд бол найрдаг хэвчээ. Энийний дараа бол өөрөө товтлж ялалт болох хэрэгтэй юм гэсэн. Ийм бас философи байдгийг. Тэгээ жудогийн барилдж байгаа тэр үед бол хүн жинтэй усуудтай бол хөнгөн жингийн усууд барилдаж яаж ялалт болох вэ гэдэг асуудал дээр бол маш их нарийн одоо онолууд гарч ирсэн. Яагаад гэвэл Жигоро Кано гişи жижигхэн биетэй, метр 60 см-тэй, за нэг 60 гаруй хилтэй ийм жижигхэн байсан байна. Өөрөө бол хүүхэд байхдаа бие алдар их султай ийм хүн байсан. Тэгэд өөрөө бол энэ жудо хөрөө хичээлд маш их чирэг ийм мундаг хүн болсон. Тэгэд өөрөө бол нэг ийм жишээ үзүүлсэн байдаг юм л да. Жишээл одоо миний одоо барилдах гэж байгаа өрсөлдөх гэж байгаа хүн бол одоо тийм надаас том хүчтэй хүн. Жишээл 11 жин хүчтэй хүн байна гэж бод гэж хэлсэн байгаа. Би бол өөрөө бол 7 жин хүчтэй хүн байна. Энэ үнийг би яаж ялах вэ гэж ингэж одоо томьёосон байгаа юм л да. Тэгэхээр тэр 11 жин хүчтэй хүн гэдэг намайг ингэж хүчтэй түлхэх юм бол би шууд тэрийг унчнаа гэсэн байна. Тэгэхээр би тэр хүнийг ингэж хүчтэй түлхэхэд гэдрийг аршаага алхах юм бол тэр 11-тэй хүний одоо 7 нэг жин бол одоо алдагдаад тэр хүн бол одоо хүндийн төв алдсан байж их юм аа. Тэгэхэд бол надад одоо 7 нэг жин одоо тэр хүндийн хүч маань бол хадгалагдсан байж байгаа. Энэ агшинд бол би одоо тэр өрсөлдөгчийг унгах юм боломж гарна. Тэгэхээр тэр хүний 7 нэг над дээр нэмдээ би 14 нэгтэй тэр хүнд 3 нэг жин үлдсэн байгаа. Тийм учраас би 14 харьцаатай болж тэр хүнийг би одоо ялах юм боломж хүрдэг. Энэ агшныг л одоо ашиглаж энэ одоо моментийг л одоо олж барилдах. Тэр барилдааны цэгнэх оюун ухаан гэдэг бол энэ дээр байх хэрэгтэй гэж ингэж л Жигоро Кано гişи өөрийнх нь үндсэн философи гарсан байдаг. Тэгэхээр одоо манай барилдаанаар бол одоо хүний хүчийг тааруулж унах тийм ээ гэдэг ийм бас барилдаа манай Монгол үндсэн барилдаж байдаг шүү дээ. Тэгэхээр хүндийн өвчин төвийг тааруулж хүнийг одоо хүчиндээ унахт бол их амарх хүнийг унгаж болдог. Ийм арга мөхийг бол одоо Жигоро Кано гişи сургаж үндэслсэн байна. За тэгэд энэ жудо барилдаанаар дэлхийн соёл түндэрлэгтэн одоо ингэж хичээлж олимпик том спортын төрөл болсон. Одоо 190-д оронд бол жудо хөгжсөн байгаа. За энэний нэг нь одоо Монгол оронд бол энэ жудогийн энэ харьбан баялаг
сурталчилгаа суралцж Монгол орны тамирчид жодоохоор барилдаж байна. Үүний нэг нь бол би юм аа. Манай бөмбөрцгийн жодоо барилддаг сая хүмүүс энэ хүнийг багшаа гэж хүндэгдэг юм. Жодоогийн зааланд энэ хүний зураг хүндэгдээр залагддаг. За миний өөрөө ч гэсэн энэ хүний зураг залагдсан байгаа. Би хүнийг багшаа гэж хүндэгдэг юм аа. Энэ жодоо хөл 1971 онд манай оронд өсч өгсөн байна. Тэгээ би ч нөөрэ Хинтээ аймгийн Бэндэр сумд өсч төрсөн. Тэгээ Бэндэр сургуулийн 10 жилийн дунд сургуулийг би 1974 онд төгссөн байхгүй юу. Тэгээ би 1973 онд 9 дугаар ангид байж байхдаа хөдөө спортын мэдээ сонин уншдаг байсан. Тэгээ уншиж исэн чинь анхны өсвөрийн залуучуудын улсын аваргын тэмцээн жодоохоор явсан байна. Тэгээ тэн дээр бол жодо гэдэг барилдаанаар одоо ингээд тэмцээн явагдлаа. Жодо гэдэг барилдаан бол одоо Монгол оронд одоо бас хөгжих ийм боломжтой спорт юм аа. Тэгээд ингээд одоо манай энэ дэлхийн аварга гавьяат өгч чанар багш энэ төр одоо юм бичсэн ярьсан мэт. Тэгээд тэр юм уншиж байсан байхгүй. Тэгээд одоо энэ бол одоо хөл нүцгэн барилддаг. Тэгээд цагаан хувцастай барилддаг юм барилдаа. Тэгээд энэ барилдаан бол одоо Монгол улсууд их зохих барилдаан байна гэдэг тэр улсууд их бичсэн мэт. Тэгээд үзэгчдээс асуусан, бас манай үндэсний өвхийн ах үндэслэлтэй улсууд энэ асуусан тийм ярьсан гарсан байсан. Тэгээд яагаад ийм үндэслэлтэй юм бэ гэхээр ер нь Монгол хүүхдүүд бол хөл нүцгийг барилддаг. Хөл нүцгэн хөдөө одоо зүлгэн дээр одоо барилж идэг улсууд. Дээр нь тэгээд энэ дээлтэй барилддаг Монгол улсууд бол одоо энэ барьцны адилах юм аа. Тэгэхээр одоо энэ жодоо барилдаа бол цааш хөгж хүндэдэг гэсэн мэрэгчлэнүүдийн өгчүүдийн тийм хис үгийг сонсч байсан байхгүй юу. Тэгээд л жодоо барилддаг нэг юм барилдаан байдаг юм ингээл тэгээд анхан тэгж сэвлэн усан сарсан. Тэгээд 1974 онд Монгол Улсын их сургуульд оюутан болж ирсэн. Дамдын Монгол Улсын их сургуульд оюутан байх үеэсээ шигшээг нь насгажуулагч анхаарлыг татсан. Яагаад гэвэл зэрэг тэр 1977 онд аранхайд болсон улсын уршил дуулсан амбарын тэмцээндээ барилдаж дөрөвдүгээр байранд шалгарсан. Тэр үеэс шигшээг насгаж анхаарлыг татснараа шигшээг өсөлсөн болсон. 1976 оноос эхлээд одоо сургуулийнхаа хэмжээнд бас бүхэн секцэнд явдаг. Сургуулийнхаа хэмжээнд болж байгаа үндэсний өвхийн аварга тэнд болж байгаа чөлөөтөхийн аваргын тэмцээнд ордог. Дамдын бол одоо залуу хүүхэд байхын барилдааны их мэдрэмжтэй бид их үлгэр дууруулсан юм одоо тамирчин хүн байсан. За би анх хэл Дамдын чөлөөтөхийн залуучдын улсын аваргаар орж 2 дугаар тойрогт барилдаж тэр үеэс эхэлж одоо их сургуулийн Дамдын гэж ингэж мэддэг болсон. За тэгээ хөдөлгөөн бид нэг одоо жодоохийн шигшээ багт хамт бэлтгэл сургууль хийж биеийнхээ суралцж биеийнхээ дэм тусанд явах ийм одоо аз шившин тохиолдсон. Ингээ бидний үеийн үнэхээр одоо тэр үед тэргүүлэх бидний дуурайх ийм одоо хүний нэг нь одоо манай Дамдын байсан. Ингээ Дамдантайгаа хамт бэлтгэл сургууль хийдэг. Манай одоо гавьяат мастер Ямсран байна. Бид хэд бэлтгэл сургууль хийгээд багш гарсны дараагаар үлдээд одоо цаана бас бараг тийм хугацаанд дахиж одоо хоорондоо барилдаж ингэж одоо хамт бэлтгэл сургууль хийж амжилтанд хүрсэн. Тэгээ манай их сургуулийн бие төрөмж ганцхан гэж багш байсан. Тэгээ манай ганцхан багш тэрүүд бас оюутнуудын дунд бас бүх хичээл секц билээ сайн явуулдаг юм байсан. Дамдын аварга, Дамдын гавьяатыг бол одоо 1975 оноос эхэлж мэдх юм аа. Учир юунд гэхээр манай Монгол улсын бүхэн саам жудовагийн мөхчүүд маань үндсэндээ 2 шигшээ барьдгүй, 1 шигшээтэй байсан. За энэ үеэс бол баалж би Дамдыг мэдх юм аа. За хамгийн анхны учир юу гэхээр зэрэг их сургуулийн багш ганцхан гэж байсан. Тэр манай их сургуулийн үндэсний бүхэн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулалцааж өгөөч гэж хэлсэн надад. Тэгээд би очиж их сургуулийн үндэсний бүхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулалцахад өнгөрсөн жил Хинтээ аймгийн нэг суманд төрүүлсэн хүүхэд байгаамаа. Энэ их сонин зохицтой хүүхэд байгаа юм да гэж ганцхан багш тэгжсэн. Тэгээ би сонирхож харж байсан чинь нэг тийм унадаггүй одоо нэг тийм байгалаас нэг заяас өвөр мөц нэг тийм онцлогтой нэг жижигхэн шар хүүхэд бол байсан. Тэг үндэсний өвхийн сургуулийн аваргаар барилдаад бас гайгүй сайн барилдаад эхний 5 дотор ороод тэр чих олон багталтуудыг сургуулийн аварга гэж нэлээд том тэмцээн болдог байсан л та. Тэгээд би тэгэхэд бас үндэсний өвхөр байгаас ойролцоо учраас 10 дугаар тас ирэхдээ сумын төрүүлч гэсэн одоо аймгийн занцалтай сумын занцалтай байхгүй. Тэгээд ганцхан багшинтай чи ер нь одоо энэ самжуудын өрөлдөнд өрөлдөж чих жоох юмштэй юм байна. Чи одоо энэгээр барилдагч надад хэлсэн.
Тэгээд ганцхан ууш өөрөө чөлөөтэй учраас намайг спортын төвөр дээр анхан одоо энэ секцэнд явж барилдуулна гэж ирсэн. Тэгээд анхны спортын төвөрнүүд бие зааланд одоо анхны бэлтгэд ирсэн. Тэгсэн чинь манай одоо улсын шгшээ багийнхан бэлтгэх сургууль хийжсэн. Тэр үе чинь бол одоо самжуудын нэг шгшээ баг дотор хичээлдэг байсан. Тэгээд анхны бэлтгэлд орсон. Гэсэн чинь одоо манай Баатаржи багш гайдсан Баатаржи багш бэлтгэх сургууль хийж байна. 1978 онд би дасгалжуулагч болоогүй тамирчин байсан. Тэгсэн спортын төв ордны дээд зааланд энэ Монгол улсын гавь дасгалжуулагч улсын начин Баатаржи чи энэ бандыг нэг шалгаат хааш гэхгүй юу. Тэгээд би тэр барилдсан. Гэхдээ би л одоо ямар өхөр барилдаж байгаач мэдээгүй барилдаал нэг унахан л унахсан л байх. Тэгээд энэ одоо ямар их мэдрэмжтэй барилдах хөөхт юм бэ гэж одоо санаа төрсөн. За тэгээ би 1978 оны 6 сарын 20-нд банд дасгалжуулагч болсон улсын шгшээ. Тэгээ улсын шгшээ багт бол одоо тамирчнаар ирсэн ийм бөхөө ингэж явж байгаад улсын шгшээ өгдөр бэлтгэх сургууль боломж гарсан. Залуучуудтай бэлтгэх сургууль ийм боломж гарсан. Ингээд энэ бол одоо удалгүй тэр шгшээ багт одоо нэр дэвшигдэж хичээлсэн самжуудын шгшээ. За энэ хүнийг одоо бүхэн самбо, жудо барилдааны агуу арга туршлага, техник, тактик суралцах ажилтны анхныг бол би олон улсын хэмжээний мастер очир болтой хамаатай гэж боддог. Тэгэд миний анхны жудо руу одоо орсон анхны хамаа тэмцээн бол 1978 онд улсын аврагчлаар тэмцээнд анхан орсон. Их сургуулийн нэрмээс орж барилж байсан. Тэгээд 78 галарын хэмжээнд 71 галарын хэмжээнд би орж барилдаад улсын авраг болсон. Тэгээд тэр үед үнэлэхүйж ингийн тэмцээнс явагддаг улсын аврагын дараа. Тэгээд үнэлэхүйж ингийн улсын аврагт бас маргаашнд барилдаад би бас мөнгө медаль авчихсан. Тэгээд жудо барилдаанаар бол одоо хөнгөн жингийн хүмүүсээс бас мөнгө медаль авлаа тэр үед бас нэлээд хүмүүс одоо дэмжиж багш нар ч гэсэн одоо бас намайг бол цааш жудо барилдах боломжтой байна гэж үзэж байсан. Тэгээд одоо манай спортын мэдээ сонин дээр Хадбаатар аврагтай барилдаад би одоо өөрийнхөө хэсэг дотор ялж тэгээд алтмын цэндээ виштэй барилдаж мөнгө медаль авчихсан. Тэгээд би цааш бол жудо өхөр барилдах одоо урам зориг сэргийсэн. Жудо барилдаан бол бас барилж болох барилдаан маань гэж бас надад бол тэгж мэдрэгдсэн. Ингээд л одоо жудо барилдаанаар цааш барилцах одоо эрүүл бүсэлтгүй жудогийн их бэлтгэлийн замд гэж орсон. Ийм учиртай. Би бас олон тэмцээнд одоо авч явж барилдуулж байлаа. Тэгээд ер нь бол одоо байглаас төрсэн тийм IBS-тай, BR-тай, PN зөв суулж барилддаг. Одоо энэ бүхэд байдаг чанарууд бол ер нь дамданд биетэй. За ийм л учиртай. За нэгдүгээр, хоёрдугаарт би улсын гарцаг Даштай Баатай 4-ийн даваанд барилдахад нь би тайлбар хийж байсан. Тэгтээ харсан. Гэхдээ ямар сайхан би энэ зөв суулж барилд юм гээд тэгээд давсан. Тэгээд амдын бол одоо улсад 2 удаа давсан бүх шүү дээ. За ингээд улсын аваргаар төрүүлж улсын шгшээ өгт орох хэрэгтэй болсон. Ингээд би улсын шгшээ өгт орж бэлтгэх сургууль хийвэл надад асар том боломж нэгтсэн. Тэр улсын шгшээ багийн тамирчид тэгвэл тэрүүд одоо их сайхан улсууд байлаа. Их олон тэмцээн урлагт орчихсон, амжилт гаргачихсан. Ийм сайхан хамт олон байсан. Тэр 1976 онд олимпиад орсон тамирчид. За 80 он олимпиад идчихсэн. Ийм л одоо шгшээ баг тэрүүдийг бүрэлдэхүүн бий болж ирсэн л да. Тэгэд манай шгшээ баг дотор бол биднийг одоо бас энэ ур чадвартай болоход бол маш их тусал дэмжиж ирсэн. Таанд хүний жингийн ойролцоо байсан. Одоо олон улсын хэмжээний асчир очрол гэж юм. Энэ хүн бол одоо жото өгөх тэр хаана яадаг сурсан. Их мундаг сурсан. Их мундаг ур чадвартай юм байсан. Тэгээ одоо Жамсран Бэтэр бол одоо анхан улсын шгшээ багт орж байгаа залуу тамирчин. Тэгээд энэ очир уулахтай бэлтгэл хийдэг. Очир уулахыг ерөөсөө зайл гарах юм бол одоо гүйжиж аль нэгэн төрөж очисон одоо бэлтгэл хийх юм хэрэгтэй. Тэгэд очир уулахтай техник мэх давтах, очир уулахтай барилдах бол одоо үнэхээр биднэрт бол маш их одоо их сайхан. Тэгээд тэр мехийг бол бид нар одоо сурахын тулд одоо тэр бэлтгэл дээр одоо их мэрэндээ. Тэгээд тэр очир уулахтай тэр барилдаж байгаа үед тэр хийсэн мэх тэр одоо хийсэн мэхэнд нь тогтоход асуудал ихтэй хүнд байсан. Ихтэй бол тэрээс очир уулах тэр хөмөрөх мэх үүрх мэх бол их сайн хийдэг. Яг л одоо тэр Япон хүн яам хийж бас яг тэр шиг хийжсэн байхгүй. Их авьяастай байсан. За ингээд манай улсын шгшээгийн дасгалжуулагч нар бол тэрүүд бол бэлтгэлийг бол маш өндөр түвшинд хийлэгдэх байсан. Ер нь бол тамирчид их өндөр ачаалах гэсэн. За манай улсын шгшээгийн дасгалжуулагч насан тогтох шүүл авьяастай гэсэн. Тэрүүд бол барилдааны бэлтгэл маш их өгдөг. Тэр үед байсан тамирчдын ерөнхий одоо ачаалах чадвар бол маш их сайн байсан. За тэгээд би бас их азтай 1978 онд манай шгшээгийн одоо зөвлөх дасгалжуулагчаар хуучин зөвлөлтүүд улсаас вич асламын хоохол гэж багш ирсэн. Энэ хоохол багш бол одоо манай
энэ жудоочдыг манай тамирчдыг одоо ур чадвар өсгөхөд маш их тусдсан болсон юм. Хохол багш 1978 онд анхан ирээ шгшээ баг дээр шгшээ зөвлөсөн учраас ирээд бид нэр 12 сард энэ жанчууланд анхан бэлтгэл гарч ирсэн. Ар жанчууланд. Тэрс одоо эд өвлийн хүйт ёс эхэлчихсэн хүйт. Тэг бид нэр ерөнхий одоо суурь бэлтгэл хийдэг гэж анхан одоо хөтөө гаргаж хохологчтой зуг гарч ирсэн. Тэгэд агаар чинжүүлэнгийн цасгыг замгүй өвдөгцөө сасан дотор. Тэг бид нар чинь тэр өдөр хөлбөмбөг тоглоно. Тэг тэр сасан дотор гуугайл тэгэд хүүтэн тэр жоохон зогсчихсон хөлбөчих гэдэг тэр чинь бол. Тэгэл тэр цасан дотор чинь босч очиж усаал одоо хөлбөмбөгтэй жаал хөлбөмбөг шилдэг гэсэн. А тэгж явах дээр манай хоохол багшд одоо үнэхээр одоо багшин гэдэг бол одоо тамирчдыг бол яаж хөдлөхгүй багшин тамирчдыг яаж одоо өөрөө уриалан дуудах гэдэг бас маш их эзэмшсэн юм байсан. Тэгээ бид нар чинь 3 4 давхар бэлтгэл авцтай. Тэр одоо 20 20 наснаас залууч байж 3 4 давхар бэлтгэл авцтай ирсэн. Дараад багч манай хоохол багш бол 150 бэлтгэл авц гэдэг нь авцтай гэсэн шүү дээ. Тим 100 ганцхан 150 бэлтгэл авцтай. Тэгээ толгой авчих юм. Тэгээ 100 бэлтгэлийн авц ингээд хамт биелий байхгүй ингээд жоохон хамцыг нэгэд урахтагч юм. Тэгэл бидний дундэр гүйндээ. Гүйгээд тоглоод өгөлгөө. Тэгэхээр бид нар ч одоо хоолой багш 40 миллион гарцсан ирсэн шүү дээ. Тэг чин тэр багшийг одоо ингээд гүйж явах чинь одоо бид нар яаж зогсож байгаа. Тэгээд нөгөө хөлбөмбөгөө тоглоод л тэр чураа гэж нэг одоо 2 цаг гарan хөлбөмбөг тоглож байгаа юм чинь цасан дотор. Тэгээд хөлбөмбөг тоглоод дуусаад ороод ирэхээр чинь л хоолой багш нөгөө бэлтгэлийн 150 хувцыг тайлаа хийчихад нүцгэн гарч ирэл цасан дээр цасаар бие явах. Дөө гараад ир тамирчид гараад ир цасаар бие явах нь л гэдэг. Эхлэл гарсхан болдохгүй. Тэгэл манай цэндэ биш хамгийн түрүүнд дууд багийн ахлагч капитан байсан баг. Хай цэндэ биш гараад иргээл. Тэгэхээр цэндэ биш одоо өөр их хөл гараад ир. Тэгэл дараас нь бид нар цууд гараад. Тэгэл тэр хүйтэн чи цасаар бие явах гал. Ингээд ерөнхийдөө одоо хүнд төвчээр хүн өөрийгөө одоо ялах чадвар гэдэг тэр сэтгэл зүйн бэлтгэл гэдэг бол тэгж л бид төгчөөсөн байхгүй юу. Тэгээд өглөө ихэр туснаа үүрээр л уснаа. 6 цагт өглөө чинь өглөө усгаж их харанхуй үүрээр ш. Тэгэл бүх хувцас давхар хамгийн сууд кимоно давхарж юмсаад л тэгэл цасан дотор шогшин. Тэгэл тэр үед нэг Торонтод цагаан хувцастай усууд нэг их үгээд хөгөөж явдаг тэрэн шиг санагддаг гэсэн. Тэгээд өглөө эртэж гүйчгээд л бэх давтаад ахиж орж ирээд л өглөө ерөөсөө тэр нүрээр усаар нүр гараа гонож байхгүй тэр чинь. Тэгэл шууд хоглог шувцсан тайлуулаад л цасан дээр гаргаад л тэр сүүлдээ хөрөөдөг ус усанд одоо орж байгаа юм шиг цасан дээр хөрөөгөөд л биесээ бод арчаад л ингээд л тэгэд ар чинжилэнд кроснд гүйлгэн. Тэгээд тэр чинь нэг нэг хонгорлцчихсан тэр ар чинжилэнгийн ар чинь л цасаг тогтсон газар чинь. Зарим газар салтаагаар тулан зарим газар ч гайгүй тэгэл. Тэг манай цэндвиш их хүүхдийг сан цэндвиш араас бид нар хүн цэндвишээс хаг татаад цасаа чинь хагалаад бид нар араас нь гүйндээ. Тэгэд ингээд нэг юм дээр даваан дээр гараад ирэхэд чинь урдаас ирсэн нэгт бич сархиулаад ирсэн хүлчих гэж ирсэн. Тэгэд нэг жоохон доош орохоор жоохон гайхуулаад. Ингээл тэр жанчууланд бид нар 14 хоногийн бэлтгэлийг мундаг хийсэн юм аа. Тэгээ ер нь бол одоо манай бохчууд манай тамирч шгшээгийн тамирчдод тэр үед бол үнэхээр одоо их асар сайн бэлтгэл хийдэг. Манай хамт бол их мундаг юм хамт олон байсан. Тэр үуч одоо социал зуралтаа ингээд зарлалтай шгшээ дотор манай аваач одоо төрүүлдэг. Ийм төрөний хамт бол мундаг байлаа л да. Тэгээд манай баг одоо дотор бол их биеиндээ их дэмждэг. Биений хөдөл их ажилладаг. Ийм хамт олон байсан. Одоо ямар ч гэсэн манай шгшээгийн тэр үдээс тамирч одоо жилд нэг удаа уулздаг. Одоо тэр улсдыг бол шгшээгийн нэг гишүүн зохион байгуулдаг. Ийм боломжтой тэр тогтцсон. Тэгэхээр одоо тэр одоо сайхан харилцаа руу үргэлжлээд явж байгаа. Насан туршийн амьдралын юмнуудыг бас тэр сайхан дурсамжууд бол үргэлж бид нартай цугаж идэг. Ийм учиртай. За тэгээд шгшээ багийн тамирчин одоо нэлийн өндөр бэлтгэл хийчихэд одоо тэмцээнд орох чухал да тийм. Тэмцээнд орохын тулд бидний бэлтгэл хийгээд байгаа шүү дээ. Тэгээд тэр үе чинь Улаанбаатар хотод олон улсын тэмцээн болдог гэсэн. Их мундаг тэмцээнд бол тэр үе чинь нөгөө социалист орнуудын бүх багийнхан ирж тэмцээнд ордог. Тэгээд тэнд одоо 78 оны өвөл бий барилдаж олон улсын тэмцээн болж тэр олон улсын тэмцээнээр төрүүлсэн. Тэгээд тэр олон улсын тэмцээнд бол би нөгөө энэ Кубын олимпиадаар 76 оны олимпиадаар Виктор Ордрикс гэж бохирсэн. Тэр Ордриксийг би ялж энд олон улсын тэмцээнд төрүүлсэн. Тэгээд би дотор бол бодож ирсэн юу гэж бодож ирсэн гэхээр ер нь бол энэ олимпийн аваргыг ялцчих жоом чи ерөнхийдөө бол жодогоор амжилт гарах боломжтой байна гэдэг. Бас тийм сэтгэл надад төрж ирсэн. Тэгээд би ер нь анхан шгшээ багт ирэхэд бол надад бол юу бодож ирсэн гэхээр тэр шгшээ дотор байгаа их мундаг олон тамирчид байгаа. Тэн дотор тэр одоо дэлхийн аварга болсон тамирчид байж байгаа. Тэр үеч улсын аваргын тамирчид. Энэ тамирчдыг л одоо ялвал би энэ Монголын нэг намын тамирчин болох хэрэгтэй гэсэн ийм их том зорилго тавьж бэлтгэл хийж ирсэн та. Тэгээд тэр зорилгонд ерөнхийдөө бол хүрсэн. Улсын аварга болоод ирэхээр бол тэр тамирчидтай одоо ялаад одоо манай чанар багш байсан, тэр очирвол ах байсан, буйдаа байгаа байсан. 71 ялгармын чинь бол нэлээд олон бөхчүүртэй, олон мастертай хэмжээ байсан. Энэ бөхчүүдийг ерөнхийдөө ялаад одоо нэг намын тамирчин болж чадсан. Тэгээд олон улсын тэмцээнд орж барилдаад тэр олимпиад аваргыг ялаад бол би
дэлхийн хэмжээний бүх болох хэрэгтэй байна гэдэг тийм л хом зорилго тавьж цаашдаа бэлтгэж хийчих гэсэн. За миний 78 оны амжилт иймэрхүү. Ингээд 79 он руугаа ингээд орж байгаа. Тэгээ би 78 онд бол ерөнхийдөө дэлхийн хэмжээний бүх нэг ийм зорилго тавьжсан байж байгаа. Тэгээ 79 онд бол шгшээ хогийнхаа бэлтгэлийг хийгээд тэмцээн уралдаанд ороод ингээд 79 онд 9 сард самбогийн дэлхийн аврал шар тэмцээн Испани Мадрид очиж үзсэн. Залуучуудыг болоод насанд өргөжтийн авраг болоод ирсэн хүн шүү дээ. Тэгээд тэр барилдсан бөхчүүдийг харахлаар зэрэг дараагаар нь барилдсаж байгааг харахлаар бас нэг сэтгэл төрдөг юм л да. Ямар манай дамжин чи ямар мундаг бүх юм бэ гэж. Тэгээд тэр улсуудыг өөр өрсөлдөгчтэйгөө барилдаж байгаа барилдааны харахлаар зэрэг л бүр одоо дамжингийн ямар бүх байгаа нь л одоо мэдрэгддэг л. За миний сэтгэл бол одоо тэгжил бодогддог ийм л бүхэн дээ. Ингээд дамжин байна одоо 1979 оны дэлхийн аврал шалгуур тэмцээнд залуучууд насан туршидын одоо авраг болж ирж гавьяа тамирчин болж бид үгдэс гавьяатынхын одоо медалга цайлганд баярлаж баясаж тэмдэглэж ингэж одоо 79 оныг өнгөрүүлж 80 онд Европоор болсон тэмцээнүүдэд хамт явж хамтарсан бэлтгэл сургууль хийж ингэж одоо 80 оны олимпийн бэлтгэлийг базаасан. Тэгээ миний хувьд бол одоо дамжингийн бас бэлтгэл хангагч тухайн үед бол одоо хийж байлаа. Тэр үед бас бид одоо өөрсдөө олимпиад орох хүсэл эрмэлзэлтэй ийм хэмжээнд одоо тэмцээн уралдаанд ордог байсан. Миний дэлхийн авраг бол дэлхийн хэмжээний бүх болыг гэжсэн хүсэл бодол бас биелсэн. За ингээд дэлхийн авраг улсын дараа бол надад бол юу бодож ирсэн хэрэг. Ерөөсөө би одоо энэ жудо гэдэг нэг агуу спортоор олимпийн одоо энэ төрлийн спорт одоо хүчээс харж энэ олимпийн одоо медалийн төлөө одоо хүч одоо зориулах юм а гэсэн ийм зорилго тавьсан. Ингээд 79 онд бол одоо бэлтгэл сургуулийг хийгээд одоо ингээд 80 оны олимпийн бэлтгэлийг одоо хийх ийм одоо цаг үе маань бол эхэлсэн юм а. За ингээд 1979 он иймэрхүү үр дүнтэй. За 1980 оны ажил эхэлсэн. Ингээд 80 оны Монгол ажил бол олимпиад барилдах, олимпийн амжилтанд оролцох гол зорилго байлаа. Ингээд тэр үе чинь бол одоо олимпиад ороход бол хамгийн гол нь оролцож байгаа тэмцээнд их амжилт үзүүлэх. Одоогийнхтэй адилхан бол тэнд ирэх гэж авдаг байсан. Өөрийнхөө улсын аврал тэмцээн, за мөн оролцсон олон улсынхаа тэмцээнүүд амжилтанд оролцсон байх юм бол олимпиад оролдог. Ийм үе байсан. Ингээд 80 оны одоо олимпиад ороход бол хамгийн нэг нойрын одоо шийдэх асуудал гэхээр улсын аврал шалгарах асуудал бол одоо тооны ихний зорилго байх хэвээр. Ингээд 1980 оны улсын аврал болж за ингээд олимпиад бэлдэх үндсэн шгшээ багт одоо нэр дэвшигдсэн. Ингээд Москвагийн олимпиад 1980 онд одоо манай жудогийн тамирчид бол тэр үед бол Европод бэлтгэл сургууль хийж нэлээх бэлтгэл хийдэг байсан. 2 сард Европ руу яваад 5 сард ирж 3 сарын бэлтгэл бол Европ бэлтгэл сурвал хийсэн. Анхан 2 сард Тбилиси улсын тэмцээнс эхлээд за ингээд Болгар, Унгар, Чех, Герман, Румын гэдэг ингээд явдаг гэсэн. Тэгээд тэр тэмцээнүүдэд бол одоо үндсэн баг бол явж бэлтгэл сурвал хийжсэн. За энэ бол маш их мөгчсэн. Тэнд бол олон улсын тэмцээн Европынхантай хож барилдах. За мөн одоо тэнд бол тэмцээний дараа бол хамтарсан бэлтгэл хийдэг. Тэгэхээр одоо тэнд бол одоо тамирчдын гол одоо дэвжээний болон одоо барилдааны бэлтгэлээ бол тэнд бол бид нар хангаж ирсэн. За би тэгээд энэ Европын цуврал тэмцээнүүд за энэ хамтарсан бэлтгэлийн үед бол би 71 кг хэмжээнд бол барилдаж байсан. Миний бол жин оролцох чинь бол 65 кг хэмжээнд бол олимпиад оролцох. Ийм одоо төлөвөтэй. Тэгэхээр тэр 71 кг хэмжээнд барилдаж байсан бол бас надад бас нэгдүгээрт бол бас ашигтай байсан. Яг бол би тэр олон цуврал тэмцээний хичээн хасаагүй. 65 кг хэмжээнд барилдаж байгаа улсууд ямар улсууд байна вэ? Тэр улсуудыг одоо нэлээд харж тэдний барилдааныг одоо ерөн судлах ийм бол гол ажиллагаа бол тэнд явж байсан.
Тэгэд 80 оны бэлтгэлд явж байгаад би бас Унгарт бэлтгэл сургууль хийж байгаад бас нэг жоохон гэмтэл аваад дараагийн тэмцээнд бас тэрэнд орж чадаагүй. Тэгэд багаа дагаад багийнхантайгаа тэмцээн үзээд за тэгээд бэлтгэл дээр бол өөртөө таарсан жоохон бэлтгэл хийгээд ингээд Европ руу яваад ирсэн. За ингээд Европ руу ирсэн дараа бол бид нар бол одоо 5 сард тэрэлжид бол сэргэлтийн бэлтгэл гарч ирсэн. За ингээд энд бол одоо Европ руу явсан бэлтгэл сургуулийн бас нэг жоохон амарч. За ингээд бол одоо нэгдсэн олимпийн бэлтгэл сургалтыг бол одоо 7 сараас 5 сарын сүүлчээр бол эхэлсэн. За ингээд бол энд бол бид нэр цэргийн амралт одоо уулын буюу харцтайд бол нэгдсэн олимпийн бэлтгэл сургалтыг бол гарч бэлтгэл хийж ирсэн. За ингээд бэлтгэлд гарч хийж явах үед бол олимпиад орох одоо чөлөөтөх юм баг, боксын баг, одоо гол халзтуулдан төрлийн багууд бол хамтарсан нэгдээ бэлтгэл гарч ирсэн. Тэгэд бэлтгэл гарч явахад бид нар бол одоо бас өөрсдийнхөө энэ спортын төрлөөр их урахаар өөрсөлдөх ийм үе байсан. За жодогийнхэн чөлөөтөгийнхэнтэйгээ бол чөлөөт хөлбөмбөг тоглоно, сагсан бөмбөг тоглоно. За тэгээд одоо бас өөрсдийнхөө жодоо харилдаанаар чөлөөт харилдаанаар бол аль аль нь уулз тэмцээн зохион байгуул. Энэ бол одоо бас бид нэр бол одоо ачаалаа тамирчтай бэлтгэлээ одоо бас заахт бол их чухал тустай болж исэн. Тэгээ бид нэр бол тэр хөлбөмбөг тоглох одоо кросс дгөөх холын зан, ойрын зан гүйлтэнд одоо бас хоорондоо өрсөлдөх. Тэгээ энд бол одоо өөрсдийнхөө спортоор одоо даваа тал одоо бид нэр манай спорт илүү бид нар бол илүү байх хэрэгтэй гэдэг их одоо бид нэр их тэмцэлтэй энэ бэлтгэл хийдэг байсан юм аа. Ямар боксийнхантай бас гүйлт хөлбөмбөг тоглоно. Тэр манай энэ боксийн чинь кросс гүйлтэнд их сайн чөлөөт өгөх юм хөлбөмбөг их сайн тоглодог. Ийм байснаа бидний мэдээ бас бэлтгэлийг бол энэ бие биенийг одоо бас тэмцэлтэж бэлтгэлээ одоо их сайн хурцлж өгч ирсэн ийм зүйл байдгийг. Тэг би 80 оны олимпийн бэлтгэл хийж хахад нэг одоо амралтын өдөр амарч гээд багш нар бол амарч байсан. Тэгсэн чинь ойдууга тэр бэлтгэл гарцсан байж байсан. Тэг ойдууга өнөөдөр одоо жоохон гүйнэ гэж тэгж байна. Тэгэхээр н ойдууга дагаад гүйж удаал гараад гүйсэн. Ихтэд гүйж явсан ер нь бол гайгүй л одоо дагаад гүйдэх болмоор байсан. Тэгж явж байгаа л өөд газар ирсэн ухсыг л ирсэн. Гүүгэлээс ордолчтой. Ерөөс өгөөцөхдөггүй. Тэгэл араас нэг дөгж гүйцэл ирж ятал жоохон ярьж явжснаар ухсыг л тэр өөд бол бүр их хурддаг ингээд л тийм болоор их твдэж яд нэг юм дагаж тэр бэлтгэлээс кроссонс гүйж ирсэн. Тэгээд би дотор оржсэн. За энэ олимпийн медаль авах, олимпийн дэлхийн авах ийм л бэлтгэл хийж, ийм л хэмжээнд одоо байж ижил тэр медаль авдаг юм даа дотор авчих. За миний бэлтгэл яагаад ч вэ энэ. Тэгээд ийм одоо зүгээр энгийнх нь бол ойдгоо зүгээр амралтын маягаар тэр өдөр одоо жоохон одоо гүйлт хийж сэргэж байгаа хэвтэн би бол одоо энд бол гүйцэхгүй байх гэдэг болоогүй энэ дотор бодож ирсэн. Ийм маягаар одоо биенээсээ сурч биенийхээ дагаж ингэж бэлтгэл хийдэг байлаа. 80 оны олимпийн бэлтгэл үе болоо. За ингээд Москва олимпийн оролцох тамирчид бол нэлээд эрт 14 хоногийн өмнө Москвад очсон. За ингээд бол тэнд одоо гол бэлтгэлээ жингээ тохируулах бол одоо бид Москвад очиж жингээ тохируулах байсан. Ингээд Москвад очиод бол олимпийн тосгонд бол бэлтгэл сургуулаа хийж эхэлсэн. За ингээд миний хувьд бол 5-6 хил жингээд ойшлуулах ёстой. Тэгэд би 60 тоглоом хэмжээнд цөөхөн барилдсан байсан. 79 оны 7 сард яг нэг жилийн өмнө Москвад Зулфат улсын бүх ард түмний спартакиад гэж том тэмцээн зохион байгуулагдсан. Энэ тэмцээн бол нээлттэй спартакиад. Тэгээ энд бол нийтдээ 90 орон орсон. Энэ том тэмцээн болсон жудогийн тэмцээн бүх төрлүүдээр болсон. Энэ жудогийн тэмцээнд 65 кг хэмжээнд жилийн өмнө бол жин хасч орсон байсан. Тэгээ энэ Зултын бүх ард түмний спартакиадд бол 65 кг хэмжээнд хөл медаль авсан 3 дуурайнд орсон. Тэгээд дараагийн бүтэн жилийн дараа одоо 65 кг хэмжээнд орох тул баснад бол яг тэр газарт нь тэмцээнд орчихсон. Яг нэг жилийн өмнө тэнд бол жин хасад тохируулж байсан. Энэ бол надад бас их дөхөмтэй байсан. Ингээд бол олимпиад тосгонд очиод бол жингээ тохируулж одоо нэг хүчтэй бэлтгэл хийгээгүй. Ерөнхийдөө өдөрт бол заримдаа 2 бэлтгэл хийн, заримдаа 1 бэлтгэл хийн. За ингээд жингээ доошлуулж байсан. Тэгэд олимпийн тосгонд одоо бэлтгэл хийж явах чинь бол жин доошлоход одоо бас төвхтэй. Олимпийн тосгоны одоо хоол идэх уух юм хэлбэхтэй. За нөгөө хэдийгээ дагаад хоолнд орох юм бол ерөнхийдөө бол бас жин дорхно тийш явчих гээд байна. Тэгээ сүүлийн 7-8 хоног бол ер нь тэр олонний газар бол орохгүй бэлтгэлээ хийчихэл өрөөнд ирж жоохон борцны шил жоохон цай уучгаад ингээд өрөөгөөсөө бэлтгэлрүү явдаг. Ийм л байдалтай байж байгаад ингээд жингээ бол 65 кг хэмжээнд бол тохируулсан. Тэг ер нь бол одоо хамгийн ихний том шийдвэрлэх асуудал бол жингээ тохируулж жиндээ бэлэн болох асуудал тамирчны хувьд бол хамгийн том асуудал. За ингээд 65 кг хэмжээнд барилдах
суглаа хийдэг. Урд өдөр нь бол одоо суглаагаа үдсэн суглааны хайх дээр одоо тэр үед бол бодогдохгүй байгаа. За хамгийн гол нь бол эхлээд бол жиндээ орцсон байх хэрэгтэй. Дараагаар нь орилдох хэрэгтэй гэж бодсон. За ингээд тэмцээн эхэлсэн. Тэгээ би нэгдүгээр тойрогт бол Зимбабwe бүгдэд харж барилдсан. За энэ бол одоо бас арцангуудын дотор улс болох өрсөлдөгч байсан. Тэгээд энд бол эхний барилдаан бол бас ийм хүнтэй барилдах ашигтай байдаг. Ингээд эхний хүний үл цэвэр ялчгаад хоёр дахь тойрогтой бол би одоо Шведийн Бедром гэж бүхтэй барилдсан. За энэ хөл бас Европын хоспиталуудад нэлээд сайн байх байсан. За ингээд энэ Бедроныг бол би хоёр дахь тойрогтой бол ялаад. За гурав дахь тойрогтой бол Францын бүх дийлүн гэж бүхтэй бол барилдсан. За энэ дийлүн бол Францын бүх бол Европын авраг болцсон, бас дэлхийн аврагаас медаль авсан сайн бүх. Энэ дүү дийлэнг ах トゥ хоёр дийлэнг байсан. Дүү дийлэнгтэй нь би 79 онд зөвлөлтөн хортон сертификатаар барилдаж байсан. Тэгээд ах нь ирсэн байсан. Тэгээд дийлэнгтэй барилдаад дийлэнг бол Юконлгаар бол хойдсон. За ингээд миний дөрөв дэх тойргийн барилдаан бол их чухал барилдаан. Энэ бол одоо Польшийн бүх Павловский, Ян Павловский гэж бүхтэй барилдах болсон. Тэгээд Павловский би одоо ялах юм бол өөрийнхөө одоо хэсгээс шалгарч мөнгө медалийн болцол хангах. Одоо ийм боломж орж ирсэн. Тэгээ Павловскийтэй бол урд нь их барилдаж байгаагүй. Павловский бол ер нь бол бас нэлийн тийм хурц барилддаг, өөрөх, даанданг сууж өрхмийг их сайн хийдэг ийм бөх байсан. Ингээд би Павловскийтэй гарч барилдаад Павловскийг Кохомдгаар ялсан. За ингээд бол одоо миний одоо ингээд бол мөнгө медаль бол бэлэн болсон. За энэ одоо барилдаан бол хариуцдаг чухал барилдаан байсан. Тэг ер нь бол өөрийнхөө хэсгийн төлөө барилдаан бол их хариуцлагатай. Хэрвээ ялагчих юм бол ахиж одоо хөрлийн төлөө барилддаг. Хөрлийн төлөө барилдах бол одоо бас их хүнд. Тийм учраас хэсгээсээ бол одоо гараад алтимын төлөө барилдах мөнгө медалийн ус хангалттай болж одоочдын хувьд бол их том боломж байдаг. За ингээд энэ дээр бол би одоо ямар ч байсан мөнгө медаль дөрвөлээ гэдэг ийм одоо баталгаатай болсон. За ингээд жодогийн одоо дөрмийн дагуу тэмцээн бол 2 цагаас 5 цаг хүртэл бол одоо завсарлаж яасан. За ингээд энэ хугацаанд бол завсрал хугацаанд бол одоо барилдааны өмнө тал пеналийн барилдааны өмнө талд бол одоо бас нэлээд жоохон хурд хугацаа гэж хэцүү байсан надад. Би өглөө бол жинхэнэ үзүүлчихэд өглөөний барилдаанууд бол ууж идэх юмудаа их сайн тохируулсан. Биеийн байдал маш их сайн байсан. Би бол жинхэнэ сайхан халуун бүлээн цай уугаад сайхан борсон шил уучгаад их сайхан жин тавьчихсан учраас барилдахад хүч тамир сайтай ядрахгүй сайхан байсан. За тэгээд яг мөнгө медалаар ууж ирээд би нэг жоохон хөтөн борж юм уучгаад жоохон амсан чинь улам ам цангаал ирсэн. Тэр пеналийн барилдаанд 3 цаг бол үнэхээр хэцүү байсан. Тэгээд жоохон гадуур жоохон явж ирсэн. За тэгээд нэг жоохон цай уучгаад тэгээд алтимын төлөө зөвлөлт туссан солдоохонтой барилдахаар үлдсэн байгаа. За солдоохонтой бол би бол барилдаж үзээгүй гар зэрэг байсан. Солдоохон дандаа 65 даа барилдаж дэлхийн авраг болж ирсэн. Ер нь бол улсын хэмжээнд 65 төрүүлж ирсэн. Би бол барилданд нэлээд сайн харсан байсан. Тэгээд солдоохонтой бол барилдахад бол надаас харж жоохон намхан ийм хүн байсан. Өмнөх өрсөлдөгчүүдэд дөрвөн тойрог бол бүгдийн цэвэр ялцсан бас нэлийн бэлтгэл сайн байх шиг байсан. 80 оны Олимпийн бол одоо алтан медалийн төлөө салаад ухантай барилдахад бол тамирдаг зүгээр тооргоод үндсэндээ дэмжсэн гэдэг бүхэд нэг тийм юу бай тийм л да. Орон нутгатаар нь болж байгаа тэмцээнд одоо яадаг. Тэгэхээр би ойдыг бол одоо Олимпийн аврах хүн гэж үздэг. Дамдын Олимпийн аврах хүн гэж үздэг. Талигаас даваач бигэл бас Олимпийн аврах хүн л гэж ингэж л боддөг шүү дээ. Ер нь бол бидний үед бол олон бөхчүүд одоо Олимпийн аврах очих байсан. Би ч болох л байсан, хойлогд орч болчихмаар л байсан, мөнгө төгсч болчихмаар л байсан. Жодогийн дамдын ч болчих тийм боломжтой л байсан. Жодогийн дамдын бол одоо их сонир юм ярьдаг. Яагаад сонир юм ярьдаг юм бэ гэхтэн зэрэг Олимпийн аврагт үзүүр төрөнд үлдсэн явж байхад нь би таарсан. За яагаад одоо ингээд чинтэй барилдах гэсэн Оросынхан бүхтэй барилдана. Чи одоо барилдахаараа мэдэж гин мэдэж чинь. Чи хоолнд орохгүй өгсөн чинь хоолнд орч явж гин гэсэн орохгүй би бостой шил хийж явж байгаа. Тэгээ хоёулаа замдаа явж исэн би хоол ичээ явж исэн. За чи тэгээд яаж барилдах гэсэн чинь тэр намайг үүрнэ. Би тэрэнд нь орохгүй. Ахаад үүрнэ би тэрэнд нь орохгүй. За тэгээд над руу орно би коммуникийн ингээс барайл докторал газар хитүүлнэ. За тэгээд ингээд энэ хүн бол өөр юм нарт хийхгүй гэж. Гэхдээ ингэж мэдж байгаа ийм өндөр зэрэглэлийн тамирчин хүнтэй би юу ярьдгийг. Тэгж барилж болохгүй юу, ингэж барилж болохгүй юу гэж юм яриаггүй л дээ. Одоо санаа сэтгэлийн хүмүүлхий хэрэг байхгүй. Би бол жодогийн самбын хүн биш. Чөлөөтийн хүн. За энэ бол гарцааг Олимпийн аврах болох юм аа.
За тэгвэл танаа хэдэн цагт танаа автобус хаанаас явдгийг би очиж үзье гэсэн чинь цагаа хэлж өглөө автобусаа хэлж өглөө очиод автобусанд суудсан. Очиод дамдинга хэлхийг харсан. Яг энэ номоор оволсон. Ингэсээр байгаа л доктор Сарвал өвтүр Сарвал ингээд дамд огт орсон. Тэгээ ингээд олимпийн авраг болчихмоор одоо олон хүн байсан. 80 оны олимпиад явж өнөхөр одоо сайхан амжилт үзүүлж мөнгөн медаль авсан. Орос зөвлөлт бод улсын бүх солиодоохонд Коко өнжгөөр ялагдсан. Тэр өнөхөр бас одоо тэнд олимпийн авраг болчих тийм одоо бас боломж нөхцөл байсныг ч одоо үсгэхэргүй юм одоо сайхан дамжчин байна. Тэр үед олимпийн наадмыг би телевизээр үзэж дамдингийнхаа барилдааныг солодуухантай барилдсан барилдааны маш анхааралтай харж сэрдэж дүгнэлт хийжэлсэн л да. Тэгээд үнэндээ тэр Москвагийн 80 оны олимпийн татами дээр тэр үеийн зөвлөлтөд олсон бүх 65 кг хэмжээнд барилдсан солодуухан хэд хэдэн олон улсын тэмцээнд төрүүлсэн дэлхийн аврагчдын тэмцээнд төрүүлсэн юм шилдэг тамирчин байсан та. Тэр барилдааны тэр хоёрын барилдаан дамтан солодуухан хоёрын барилдаан бол маш уран гоё техник үзүүлэлтээр өндөр түвшинд болсон. Тэгэхдээ тэр хоёр он авалцаагүй шүүгшин саналаар дамдан ядагдсан байна. Тэгээд телевиз үзээд сууж байгаа надад тэр барилдааны үнэлгээг шүүгшин саналаар өгсөн бол дамдан төгсгөр тийм барилдаа надад ажиглагдж байсан л да. За ингээд гараад барилж жоод би Коко үнэлгээ бол ихэл алдсан. За ингээд үнэлгээ алдсан учраас нэлээд явж хонос нь одоо нэлээд давшиж байд нэг Коко үнэлгээ авс би тэр үнэлгээ бол тэнцсэн. За ингээд би тэр үнэлгээ тэнцсэн явж байгаад бол би бол одоо энэ хүнээс үнэлгээ авах боломжууд бас нэг ганц нэг удаа гарсан юм байна. Тэрийг бас зарим боломжтой алдчихсан. Тэгээд барилдаан дээр солдуухан бол ерөөсөө хоёр талдаа байнга зайгүй сууж өөрээд ингээд байсан. Тэр бол тэр үедээ бол бас нэлээд тийм цаг авах гэсэн ийм тактикийн барилдаа хийсэн солдуухан. Тэгээд дивжин дээр шүүжсэн шүүгч бол надад бол итгэхгүй хэлж байгаа гэдээ намайг бол торгочихсон. Ингээд бол барилдааны байдал бол солдууханд бол даваа талтай болж эхэлсэн. Ингээд би одоо төгсгөлийн хэсэг үлдсэн хугацаар нэлээ явсан. Тэгээд бол солдуухан торгож өгөөгүй. Солдуухныг бол уцсныг өөрт суучгаа доор ингээд барьц бариад заримдаа дотоо суугаа, заримдаа барьцаа бариутаа сууж доор сууж унцгаад ингээд байсан. За ингээд барилдаан дээр л одоо цаг дуусахад би бол одоо торгоолын нэг шэдэ өгсөн үнэлгээр би одоо хожигдчих. Ингээд мөнгө медаль авсан юм аа. За тэгээд барилдааны дараа ингээд бодож яхад барилдаанууд одоо олимпийн дараа бол нүдэнд одоо ингээд харагддаг. Тэр үед бол би солдуухнаас бол нэг үнэлгээ авчих юм том боломж байсан. Тэр нь бол нэг намайг сууж үүрээд тэгээд өөрөө өндөө босоод ирсэн. Тэгэхээр би баруун талд нэг ингээд хавсраад унтчихсан бол яг үнэлгээ авчихаар яг хий юу бай юу гэдэг эргэлзэж явах шүүгч матыг хэлэхлөө үгүй гэж ингэж байж хугацаанд би бол цаг алдсан. Тэр хооронд шүүгч матыг хэлсэн. Тэрийг би эргэлзэхгүйгээр шууд тэр дутуу өөрөөд босоод ирэхдээ лараар мордоод эдгээр нь оногдсон байх юм бол би тэнд бол том үнэлгээ авах нэг юм боломж байсан. Энийг би алдсан. Өшөөний том боломж нь бол солдуухан над руу нэг хутгаад дайрсан. Тэгэхээр би хөлөө аваад хонгодоод мөлийн дээр гаргаж ирээд бүр хөл нь хүн дээр гараад ирсэн үед нь бол өргөд тавьсан. Тэгээ тавихтаа бол би энэ доотлохоо гарыг жоохон дотоод татаад тавихтаа жоохон яар тавиад мөлийн дээр гаргаж ирээд тэгээд яхаас мөрөөр ингээд доошоо унаад тэгээд доошоо харагдчихсан. Тэгээд тэрийг жоохон доотлохоо гарыг жоохон татсан юм бол мөрөөр гэж жоохон даалаар эргэжл унсан байх бол бараг тэр цэвэр унахчих. Тийм нэг том боломжийг алдсан. Тэгээд тэр солдуухантай байсан барилдаан дээр бол хоёр ийм том боломжийг бол ялах сайхан байр сарж ирсэн дээр алдчих. Олимпийн авраг гэдэг ийм сайхан нэртэй олимпийн аврагт алтан медалийг авах ийм боломжийг бол би ингээд алдсан. За тэгээд ер нь бол олимпийн хүн барилдаж олимпийн аврагын төлөө барилдахад бол ерөнхийдөө бол бас тэр урд барилдаанууд за тэр дунд хугацаанд бол одоо олимпийн мөнгө медаль дараад ирлээ гэдэг бол бас жоохон тайвширч энэ дээр бол одоо бас яг бүрэн сайн төвлөрүүлж чадахгүй дивжин дээр гарч ирсэн болж байсан. Энэ олимпиад медаль авч чадаагүй гэж өөр дотроо болж явдаг юм. Тэгэхээр одоо бол энэ бидний одоо
энэ спортын одоо туйлын том зорилго бол олимпиад болох. Энэ том зорилго тамирчин хүмүүстийн одоо хүсч мөрөөдж байгаа мөрөөдөл манай спорт энэ одоо ард түмнээ ч гэсэн одоо хөсвөлж байгаа нь олимпиад алтан медаль. Тэгэхээр би одоо энэ дараагийнхаа залуучуудад олимпиад урган төлөө барилдахад одоо би энэ медалийг авчихсан мөнгөн медаль авчихсан гэж ерөөсө бодож барилдахгүй. Би энэ одоо хүрлийн төлөө барилж байгаа шиг энэ медаль энийг ялахгүй би медальгүй хоцорно гэж одоо өөрөө би их сайн одоо тэгж дотроос төлөвлөрүүл сайн бодож за энэ дээр бол ерөөсө тэр олимпийн медаль гэдэг имийг одоо би ерөөсө авахд миний одоо бүхэл одоо боломжийн дээр бүгдийг дайшлах хэрэгтэй гэдэг юм аа их сайн төлөвлөрж энэ одоо аврагын төлөө барилах хэрэгтэй маа гэж одоо хойч би залуучуудаа бас захиалмаар байна. Тэгэхээр олимпийн аврагын медаль бол үнцэнтэй. Үнэхээр одоо олон хүний хүсч үлээсэн медаль юм аа гэдгийг би бол одоо үргэлж бодож авдаг. За олимпийн медаль гэдэг бол бас нэлээд үнцэнтэй. Олон жилийн бэлтгэл юм үр дүн байдаг. Гэхдээ энэ алтан медаль авч чадаагүй ч гэсэн одоо мөнгөн медалийг бас жудо өхийн хувьд бол бас авч. За одоо энэ миний аваагүй алтан медалийг бас миний дараагийн залуучууд авах гэж бодож явдаг. Жудо барилдааны ер нь бол одоо бас одоогийн хөгжил, одоогийн бас барилдааны дүрэн бол бас бидний үед бол бас нэлээд өөрчлөгдсөн. Бидний үед чинь бол шүүгчийн саналаар бол ялтыг шийддэг. Тийм байсан. Одоо бол үнэлгээ авч, цаг сунгаж, аль үнэлгээ авсан аждаг байсан. Ийм бас том тамирчны хувьд бол одоо бас сайхан боломж гарч байгаа. Хуучин одоо бидний барилж явах үед бол бас шүүгч нар манайхаас олон улсын шүүгч байхгүй. Бид нар бол одоо бас тэр шүүгчийн саналаар хантайгаар одоо тамирчны ялнаг асуудал нэлээд хэцүү ийм үе байсан. Тэгэхээр одоо бас манай жудод бол бас боломж байгаа гэж бас дотор бодож авдаг.